Хөгшин Слесар. Намайг ахлах сургуульд байхад манай сургуульд Хөгшин Слесар ажилладаг байлаа. Тун нөхөрсөг хөгшин байв. Тухайн үед тамхины тухай хууль хараахан батлагдаагүй байсан тул тэр байнга л савинистаар тамхиа татаж харагддаг байлаа. Тамхиныхаа ишиг зайжлан хичээлээ таран явах биднийг ажина. Тэр үед урт амьс богино юбгийд модонд орж байсан тул охтууд тэрний тухай их л гомдлно. Тэр охтуудыг юбгээ уртасгах бас нүрээ бодхоо болохыг анхааруулдаг байв. Би болон манай найзууд бүтлгүүдөө амжид байсан ч Хөгшин Слесарыг их өрөвддөг байлаа. Зуны амралтын дараахан волейболын клубын охины хувцас алга болсон хэрэг гарав. Биеийн тамирын багш биднийг цуглуулan авсан хувцас сайн дураараа өгвөл ямар нэг асуудал үүсгэхгүй. Өнгөрөх талаар хэлж анхаарууллаа. Удаачгүй Хөгшин Слесар ажилласаа хаалгацсан мэдлээ. Асуудал юунд байсан бэ гэвэл түүний ажлын өрөөнөөс охтуудын дотор хувцас олцсонтой холбоотой байж. Хөөрхий өвгөн өөрийгөө буруугүй гэж байсан ч хинч түнд итгэсэнгүй. Хичээлийн жилч дуусах төхөж бид ирээдүйд яахаа бодож байхдаа зэрэгцэн сэтгэл сэртгэлгүй мэдээ сургуульд аяар тарснаа өнөөх өвгөн өөрийгөө буруугүй гэсэн бичиг үлдээгээд дүүжлэн амиа хорлсон байх нь олджээ. Бүхэл бүтэн хүний амьдрал ганцхан хувцснаас болоод үгүй болох ч гэж штэ гэж хөрхий өвгөнийг өрөвдөн ярьцгаав. Энэ мэдээ намжиж амжаачгүй байхад манай математикийн багш гэртээ үл мэдэгдэх шалтгаанаар өгсөн байдалтай олцсон гэх мэдээ гарлаа. Түүний гэрээс өнөөх охтуудын алга болсон хувцас, дотор хувцснууд болон нуусаар хийсэн бичлэг зэрэг олцсноос гадна савинистаар тамхины ишнүүд олцсон байлаа. Манай математикийн багш огт тамхи татдаггүй, бүр үзэн яддаг хүн байсан. Магадгүй хөгшин өвгөний сүнс өшөө авахаар эвсэн ч байж мэдэх юм. Зойронд байсан зүйл. Ажлаа дараад гэртээ ярих замдаа би баг зэрэг худалдан авалт хийх хэрэг гарсан юм. Гэрийн ойролцоо байх жижиг худалдааны төвөөр дайраад гарах боллоо. Уг худалдааны төв 6 давхар бөгөөд 5-6 давхар нь машины зогсоол бөгөөд 4-өөс B1 давхар нь худалдааны төв. Тухайн үед B1 давхар засварт орж байсан тул хүн орох хориотой байв. Худалдааны төв орой 9-с хаадаг. Харин би бараг хааж байхад ноцсон тул бошоохон хэрэгтэй юм аваад лифтэнд суун нэг давхрын товчийг дарлаа. Лифт маш удаан байсан бөгөөд хуучин бас ардаа маш том толилтой байсан. Тийм ч дурлаад байхаар лифт биш. Гэтэл миний анзаарсан зүйл маш сонирн байв. Миний дарсан нэг давхрын товч унтраад оронд нь B1 давхрын товч ассан байлаа. Хэд хэдэн удаа нэг давхрын товчийг дарсан ч огт ассангүй. Удаанаар явсаар B1 давхарт ирж хаалга онгоолоо. Мэдээж засвар хийж байсан тул тэнд хинч байсангүй. Тас харанхуй байв. Ганц асаж байсан гэрэл нь гарах гарцыг заах ногоон гэрлэл байлаа. Би нэг давхрын товч дарахад лифтний хаалга хаагадагтай зэрэгцэн лифт рүү ямар нэг зүйл алхах нь харанхуй дундаас бүдэг бадаг харагдлаа. Би хэн нэгэн лифтэнд сухаар ирж байгаа юм байх та гэж бодоод хаалгыг дахин нээн хүлээлээ. Тэрнийг ойрохтой зэрэгцэн тэрний дүрс улам тодорж ирлээ. Тэр бараг 2 м өндөр бөгөөд маш туранхай сонин биетэй байсан бөгөөд гараа ардаа хүлүүлсэн мэт маш эвгүй алхаж байв. Яг л унахгүй хичээн арай хийж алхах мэт. Лифт рүү улам дөхөхтэй зэрэгцэн түүний алхах чимээ төргсөж эхэллээ. Би айсандаа хаалгын хаах товчийг ахин дарж эхлэв. Ашгүй хаалга түүнийг ирэхээс өмнө хаагдаж амжлаа. Өнөөх зүйлийг би хагас угас харж амжсан. Тэр хаалцсан бас хөл нүцгэн байв. Хаалга хаагдмагц лифтний хаалгыг өнөөх зүйл маш хүчтэй цохих шиг болсон.
Нэг давхарт буумагцаа би хар ор дээрээ дэлгүүрээсгүй гарч найзыгаа дуудан тосуулаад харьсан. Хоосон өрөөнөөс гарсан чимээ. Энэ дүү хэдэн өдрийн өмнө тохиолдсон юм. Манай гэр бүл дөрвөлээ бөгөөд тэр өдөр ах маань өглөө эрт клубын ажилтаа гээд 6:30-д гэрээсээ гарлаа. Ээж аавыг галт тэрэгний буудал хүртэл хүргэж өгөхөөр 7:45-д гарсан. Би хичээлдээ 8 цаг өнгөрөөгд гарах байсан учраас хэсэг хугацаанд гэртээ ганцаараа үлдлээ. Манай ариун цэврийн өрөө үүдний өрөөтэй ойрхон бөгөөд ахын өрөөний яг өөдөөс харсан байлаа л та. Би ариун цэврийн өрөөнд үсээ сэнсдэж байх зураа ямар нэгэн зүйл унах чимээ сонсов. Зурагт асаалттай байсан болохоор би нэгч тоосонгүй. Гэтэл ахын өрөөнөөс өнөх чимээ дахин гарлаа. Би сэнсээ унтраагаад чих тавин сонсов. Гэх чимээ гарч эхэллээ. Яг л хин нэгэн ямар нэгэн зүйл чирэгшиг чимээ гарч байв. Би хоошоо харахад ахын өрөөний хаалга өөрөө онгоосон байхыг харлаа. Айсандаа би гэрэл зурагтаа унтраалгүй шууд л сургууль руугаа яв. Орой ирэхэд ээж намайг сайхан загнаад ав. Харин ах орой ирчээд өрөөндөө оруулгүй зочны өрөөнд сууж байснаа. Би өчигдөр орой орон дороос эмхтэй хүн гарч ирж байгааг харлаа гэдэг байгаа. Тэр сүнс чөтгөр гих зүйлд их дургүй хүн шүү дээ. Миний сонсон зүйл болон ахын харсан зүйл ямар нэг учир холбоотой байх гэж бодоход л хар хөлс цовж үлээ. Залуу ерийн нуруу. Энэ явдал надад өчигдөрхөн тохиолдсон юм. Аав минь дөнгөж өөд болсны дараахан юм да. Түүний байшинг би өвлж авчгаад яхаа мэдэхгүй байлаа. Байшингийн дайрал нь тун давгүйч хуучин бас бидэнд дэндүү том байсан юм. Удаан хугацаанд их нэртэйгээ ярилцсны эцэст байшинг зархаар болж 3 үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай ярилцсан тохиролцоод байшин руу цуг явахаар боллоо. Эхний 2 компани тиймч таатай өн хэлээгүйч сүүлийн компани 30 орчим насны залуу бидэнд маш өндөр үн санал болгосон юм. Бидний найз байсан үннээс 10 сая йенээр давуу үн хэлсэнд шууд л бид зархаар боллоо. Өнөөх залуу байшингийн өрөө бүрийн зургийг авахар болж би түүнийг тагуулan явв. Би гэр бүлийн тахилын өрөөний яг хажууд байх жижиг өрөөний хаалгыг онгойлгоход миний бие гинэт татаад унаж орхив. Хэд хэдэн удаа би ингэж унаж байсан ч ийм огцон байсан үед би өөрийн эрүүл мэндэд санаа зовж эхлэв. Гэтэл гинэт эмэгтэй хүний шивнэх яриа сонсогдож эхэллээ. Ойлгоход үнэхээр хэцүү байсан ч өвдөж байна гэд байх шиг сонсогдлоо. Би юу болоод байгааг харахаар ийш дэшээ харахад өнөөх залуу эрэгтэй нуруунд дээр буржгаар урвстай хар хувцастай эмэгтэй наалтсан байлаа. Тэр эмэгтэйн хүзүү бараг 40 см урт байсан ба нүүр нь над руу эргэж харсан байсан ба нүд нь яг л хамелон шиг эргэлдэж байлаа. Энэ бүхэн үнэхээр аимшигтай байсан ба өнөөх залуу над руу эргэж харах үед нуруунд дээрх эмэгтэй алга болж миний бие зүгээр боллоо. Би тэрэнд юу харснаа хэлээгүй бөгөөд уучлалгүйгээд түүнийг дараа ирэхийг хүсч явуулсныхаа дараа тэр компани болон залуугийн талаар нарийн судалж эхэллээ. Судалсны эцэс хэд хэдэн онцгой зүйл олж мэдсэний дараа би тэдний саналаас эргээр татгалцлаа. Гисэн хэдэж надад элдвхий зүйл сонсогдож шөнө унтаж чадахгүй хит хонж билээ. Яагаад 0-д тол байдаггүй вэ? Энэ явдал намайг оюутан байх үед буюу 10 жилийн өмнө болсон юм. Би Сайтама мужийн их сургуульд 4-р курсын оюутан байлаа. Манай сургууль гадаад хэлээрээ алдартай байсан бөгөөд маш зөөлөн уур амьсгалтай сургууль байв. Бид хичээл болон клубын үйл ажиллагаанд оролцож их л сайхан байсан. Нэг өдөр миний ахлах курсын оюутан надаас
Чи яагаад 2 дугаар кампусын 0 толь байдаггүйг мэдгүй гэж асуулаа. Манай сургууль 6 кампустай бөгөөд ганц 2 дугаар кампусын 0-д л толь байдаггүй байв. Энэ бүхэн Симпаягийн хэлснээр бол толны тусгаалт тал бихтэй эмэгтэй ханаан дээр авирч харагддагтай холбоотой гэв. Үнэхээр 2 дугаар кампусыг тойрсон ийм ховж байдаг бөгөөд шүн тийшээ ороход эр зөргөө шалгах нэг ёсны уламжлал мэт болсон байлаа. Бид хэсэг хүмүүс цуглуулад 2 бог болон хуваагдаж шүн тийшээ орохоор боллоо. Эрэгтэй эмэгтэй 0-д хоёуланд нь ороод жижиг толны тусгалаар эргэн тойрноо харах байв. Манай баг төрүүлж орох болов. Шөнийн сургууль баг зэрэг эвгүй байсан ч бид 1 давхраас 4 давхар хүртэлх бүх 0-д орж үзэхэд юу ч байсангүй. Одоо бидэнд гарахал үлдээд байна. Шатаар доош бууж байхад нэг зүйл биш байгаа нь мэдрэгдэж эхэллээ. Өөр хэн нэгний хөлийн чимээ. Энд бид дөрвөлөө орж ирсэн байтал 5 дахь хэн нэгний хөлийн чимээ. Миний санаанд байж болох хамгийн муу зүйлс орж ирсэн ч би аль болох тайван байж үргэлжлүүлэн алхаж эхэллээ. Яалтчгүй хэн нэгний хөлийн чимээ яг ард гарсаар байлаа. Би эргэж харвал хамгийн ард явж байсан залуугийн ард өнөөх 5 дахь зүйл зогсож байлаа. Урт гар үстэй эмэгтэй доош харан зогсон. Би нүдэндээ ч итгэлгүй хажуу тийш харвал миний хажуу зогсож байсан охин ч гэсэн харсан бололтой царай нь ухаа цайжээ. Зүхтаарай. Би үүнээс хойш яг юу болсныг сайн сандаггүй. Хамгийн ойр байсан хин нэгний гараас нь атгаад гүйснээ л санаж байна. Үүнээс өлж 2 дахь баг орхоо болж бид ч барь руугаа явах болов. Харин надтай цуг өнөөх зүйлийг харсан охин шууд л ээж аавынх руугаа явлаа. Одоо 2 дугаар кампус буулгагдаж оронд нь шинэ барилга болсон. Гэхдээ ийм амар явдал бас нөгөө талаараа их хөвгөлтэй ч юм шиг санагддаг юм.